толгой эргэн бодол мэдээлэлд тойрон хүрээлэгдсэн мэт санагдаж байна уу? Бид үнэн бодит мэдээлэл биш, сэтгэл хөдлөлд хамгаалсан үнний дараах нийгэмд амьдарч байна уу? Энэ бүхнийг тайлбарлахаар Монголын баримт шалгах төвөөс Post Fact подкастыг хүргэж байна. Та манай подкастаас нийгмийг тодорхойлж буй үйл явдал, мэдээллийн урсгалыг бодитоор ойлгох болно. Post Fact. Түрүүн нөө ярьсан орон нутгийн бас ялгаа нь тийм орон нутгаар хот хоорондын ялгаа. Дээрээс нь бас эдийн засгийн нөхцөл байдлын ялгаа бас ажиглагдж байгаа тийм. Тэр нь юу вэ гэхээр яг нэг хотод нэг бүс нутагт амьдарч иж болно. Гэтэл хүмүүс эдийн засгийн боломжоос хамаарат агаарын бохирдлоос одоо өртөх стил бас янз бүр байгаад байна тийм. Зарим айлууд бол агаар шүүгч авах гэдэг нь өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалах боломж байгаад байдаг. Гэтэл заримд бол байхгүй байгаад. Тэгэхээр яг энэ нөхцөлд нийгмийн эрүүл мэндийн зүгээс ерөн төрийн байгууллагууд яг энэ чиглэлд ажиллаж байгаа байгууллагууд ер нь ямар хөө байдлаар ер нь ажиллавал цогцолтой бол. За манай салбарын хувьд бол эрүүл мэндийн салбарын хувьд бол өртөлтийг бууруулахын тулд одоо хувь хүний өртөлтийг бууруулах чиглэл рүүгээ илүү их мэдээлэл сургалт сурталчилгаа өгдөг. За мөн агаарын бохирдол одоо эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгжүүлдэг одоо ийм судалгаа мэдээллүүдийг өгдөг байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд иргэд маань түрүү би хэлсэн өөрөө чадах зүйлсүүдийг аягүй сайн хийж сурах хэрэгтэй. Өвөлдөө маш сайн бэлдээд одоо тий гэрээ маш сайн дулаалаад. За шинжлэх ухааны технологийн их сургуулийн судлаач багш нарын гаргасан дулаалгыг маш сайн хийхэд тухайн үрхийн жилийн халаалт дулаалтанда зарцуулах тийм ээ мөнгө нь 30% буурч байна. Дулаалгыг маш сайн хийсэн байна. Үүдэндээ амбартай хаяага маш сайн тийм ээ дулаалсан. За тэгээд дээрэс нь одоо рамен цонхон рамен тийм ээ юугүй. Зай завсаргүй. Тийм зай завсаргүй тийм ийм байх нь нөхцөлд тийм ээ тэгээд дээрэс нь яндангаа өндөр байлгаад 100-га бүрэн бүтэн байлгаад ингээд дулаалгаа сайн хийцэн хаалга ачивчаа бүгдийн сайхан битүүлсэн. Энэ айлд нэг жилдээ нүүрсэндээ зарцуулах мөнгөний 30%-аар хэмнэж байна гэдэг ийм зүйлийг ажиглаж байгаа. За мөн одоо гэдэг манай Монгол Улсын засгийн газраас одоо өвлийн терапи, шөнийн терапи, цахилгааны хөнгөлөлтийн терапиг үзүүлдэг ийм жишээнүүд байна тий. Тэгвэл одоо бид нэр гадаа гарахтаа бид нар яах юм бэ гэдэг талаар хувь хин агаарын бохирдол ихтэй байх юм бол та байх юм бэлгүй гэхгүй өвлийн улирал эхэллээ та PM2.5 тоосонцороос урьсан сэргийлдэг энэ амны хаалтыг тогтмол зүүж хэрэглэж заншаач тий. Энэ бол олон улсын судлаачдын судалгаагаар бол тийм ээ агаарын бохирдлын өртөлтийг бууруулах тогтмол хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэгэ гэж ойлгож болно. Тийм. За 3 дугаарт нь бол манай иргэд маань агарын чанарын индекс гэдэг зүйлийг ашиглаж сурах хэрэгтэй. Энэ бол дэлхийн улс орнуудад ашигладаг хүн ам өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахад мэдээлэл өгдөг ийм одоо нэгдсэн систем л дээ. Тэгэхээр Монгол улс бол энэ агарын чанарын индексийг бол 2018 оноос бол нэвтрүүлж хэрэгжилж эхэлж байгаа. За тэгээд энд бол хүн болгоод ухаалаг утастай болсон учраас O2 гэдэг аппликейшнийг татаж аваад тэгээд би одоо Баянзүрх дүүрэг рүү явах гэж байна. Тийм ээ. Эсвэл би Сонгоны хархан руу ажилдаа явах гэж байна. Одоо яг энэ үед би хэрвээ астмтай эсвэл би хэрвээ жирэмсэн байгаад би явж болох нь миний оронд өөр хүн явж болох нь гэдгийг эсвэл би явсан тохиолдолд ямар арга хэмжээ авчаад явах вэ гэдгийг ашиглаж мэдээлэл аваад ингээ ашиглаж болох ийм аппликейшн байгаа. Энэ дотор бол яг тухайн очих гэж байгаа газрын чинь мэдээллийг нэг 2 цагаас 2-4 цагийн өмнөх мэдээллийг харуулсан байдаг учраас тэн дээр нь хараад анализ хийгээд доор нь эрүүл мэндийн зөвлөгөөг нь хаант өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо мэдээлэл авах за 4-дугаарт нь бол архаг хууч өвчтэй хүмүүсүүд бол тийм ээ агаарын бохирдолтод өртгөд агаарын бохирдуулагчдын нөлөөгөөр өвчлөл нь хүндрэх нөхцөлийг бүрдүүлдэг учраас яг тэр хугацаанд өрсдөө хэрвээ астмтай хүн байх юм бол цацалгаа байнга
ашиглах тийм ээ түүнийг гадуур явахдаа мартахгүй байх цацлагаа одоо тийм ээ авдаг газраа мэддэг түүнээс захиалга хийдэг юм байх жишээтэй. За даралтын имээ тогтмол уудаг байх, хяндаг байх зүрх судасныхаа тий таалтыг хяндаг байх ийм зайлшгүй шаардлагатай гэсэн үг. За бага насны хүүхэд нь харшилтай бол тийм ээ харшлынх нь тэр тоос нэрийн харшлынхаа одоо ийм тариа бүх юмыг бэлдсэн эсвэл хяналтандаа байнга ордог байх гэдэг ч юм уу. Ийм зайлшгүй шаардлагатай. Энэ нь өөрөө эдийн засгийн дээр эрсдлийг бууруулж өгдөг байгаа. Тэгэхээр энэ аль болох тийм ээ эдийн засгийн эрсдэлд орохгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээ бид нэр мэддэг байх нь зүйтэй гэсэн үг. Тий. Урт хугацаанд бол орон сууцжуулахын тухай ярьж байгаа тий. Яг энэ утгааны асуудлыг одоо бүрэн бүтнээр шийдэх нэг шийдэл мөн үү? Эсвэл өөр бас нэмэлт ажлууд шаардлагатай юу? Тэгэхээр энэ чинь хоёр талтай асуудал яригдана л да. Юу гэхээр утаага галгааны процессыг бид нар багасгахын тулд бид нар одоо нэг одоо нэг цэвэр төлс рүү шилжих энэ яваа зүйлийг зайлшгүй хийх шаардлагатай урт хугацаанд байна тийм үү. Нөгөө төгөр хот төлөвлөлтийн асуудлыг манайх шиг ийм өргөн уудам нутаг дэвсгэртэй газар эдийн засгийн төлөвлөлтийг хийхийн тулд одоо юу гэдэг юм те одоо томоохон суурьшлийн бүсүүдээ мөн энэ агарын бохирлыг бууруулах арга хэмжээг ижил төвшөнтэй Улаанбаатар нийслэл хотынхоо төвшөнтэй авч байгаа шиг ижил төвшөнд аваад тэнд эдийн засгийн эргэлтийг хүн амьдрах хүний одоо амжиргаа боловсрал эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нийгмийн эрүүл мэндийн бүх тусламж үйлчилгээ тэн дээр хүртээмжтэй байх энэ нөхцөл урт хугацаанд хийгдэж агарын бохирлоос үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлүүд буурах тийм ээ энэ зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотод жилээр их тусам нүүдэлээд шилжиж ирж байгаа хүний тоо юм уу эсвэл Улаанбаатар хотод нэг хашаандах гэрийн тоо нэмэгдээд байх тусам яндангийн тоо нэмэгдээд байх тусам энэ агарын бохирдол буурахгүй. Яг үүнтэй адилхан бүс нутагт тийм үү орон нутагт жилээр их тусам суурьшил нэмэгдээл үүнтэй холбоотой нөгөө нэг хашаан доторх яндангийн тоо нэмэгдээл эсвэл одоо бүс нутагт яндангийн тоо нэмэгдээл байх юм бол энэ асуудал ингээл хിവэрэл байна гэсэн үг. Шатлалтын түлшээ солихгүй л яваал ах юм бол энэ асуудал хിവэрэл байна. Тэгэхээр энэ нэг талдаа бол болохоор бид нар цэвэр түлш рүү шилжих нөгөө талдаа цэвэр түлш гэдэг нь яг ямар түвшин бэ? Аль болох шалталтын процесс PM2.5-ыг бууруулж одоо газын түлш рүү шилжих юм уу? Сэргийгдэх эрчим хүч рүү шилжих. Одоо хятад гэхэд тийм ээ зарим томоохон барилгуудынхаа дээдлээ тийм ээ нарны эрчим хүчийг төлөвүүдийг байрлуулад панелуудыг байрлуулад тэндээс эрчим хүчээ бүхэл бүтэн барилгаа эрчим хүчээ хангаж байгаа ийм тохиолдол. Зарим газар бол газрын гүний дулааныг ашиглаж тийм ээ эрчим хүч үүсгэж байгаа энэ тохиолдол. Зарим газар бүр хогийг Япон гэх зэрэг орно. Хогийг шатаж тэндээс эрчим хүч гаргаж байгаа ийм технологи төрчгүүд байна. За Япон гэх зэргийн томоохон одоо албан цэглэгээ станцуудыг бий болгож байгаа. Усан цэглэгээ станцуудыг бий болгож байгаа. Гээд олон янзын салхины цэглэгээ станцны эрчим хүчийг ашиглаж нөхөө сэргийгдэх эрчим хүчийг ашиглаж одоо эрчим хүч өөртөө үйлдэж байгаа гэдэг ч юм уу тий. Ийм одоо цэвэр төлш рүү цэвэр эрчим хүч рүү шилжих одоо шаардлагууд бол урт хугацааны бүх шаардлагатай. Сая бас сонсгол дээр яригдсан нэг зүйл нь агарын чанарын стандарт индексийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй нийцүүлэх энэ ажлыг бас хийнэ гэж ярьж байгаа тий. Энэ дээр яг таны байр суурь ямар байгаа вэ? Тийм тэгэхээр энэ нь бол маш зүйтэй ажил болно. Одоо бид нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол дөрвөн одоо левелийг тавьсан байдаг, дөрвөн түвшинг тавьсан байдаг. Яагаад дөрвөн түвшинг тавьж байгаа гэхээр улс орон болгоны эдийн засгийн нөхцөлийн байдлын хувьд ялгаатай тийм ээ. Тийм учраас энэ дөрвөн түвшиндөө зорилго тавиад тэгээд агарын бохирдлоо бууруулаач, үе шаттайгаар бууруулаач гэдэг энэ зөвлөмжийг тавьж байгаа. За энэ дээр бол одоо манай Монгол улс бол 2007 онд хамгийн анх одоо хоёрдугаар зөвлөмжн дээр хүрээ гэдэг ийм зорилго тавьж стандартыг боловсруулсан. За дараа нь үүнийгээ шинжилээд 2016-нд мөн адилхан хоёрдугаар төвшингөөсөө хоёрдугаар төвшинд нь хүрье гэдэг ийм зорилт тавьсан. Өнөөдөр хүртэл хоёрдугаар төвшинд хүрээгүй явж байна. Энэ бол бид нарт 17 оноос хойш өнөөдөр 2007 оноос хойш өнөөдөр хэд он бэ тий. Тэр 9 жил 2007 оноос хойш авч үзэх юм бол 10 хэдэн жил биш 16 7 жил тийм ээ. Хоёрдугаар зорилтын дээр бид нар явчихж байгаа. Гадаад тушны агарын чанарын стандарт MNS 4585 хоёрдугаар зорилт. Тэгвэл өчтөрийн сонсгол дээр бол энийг 3 дугаар зорилт руу тэгшүүлнэ.
буюу арай нэг шат ахиж энэ рүүгээ зорилгоо дэвшүүлье гэдэг юм зүйлийг бол байгаль орчны төрийн наримчгийн дараа Батболга хэлжсэн. Тэгэхээр энэ бол маш зүйтэй. Үүнийг дагаад хүн ам эрүүл мэндийн нөлөөлөх эрсдэл буурах ёстой байгаа. Яа тэгэхээр 1-р зорилт, 2-р зорилт нь 3-р зорилтоос 10 микрограммаар дунджаар тийм ээ бохирдуулагчтай агуулмж 10 микрограммаар буусан ийм зорилт байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр ингээд буухаар 10-аас 100 микрограммаар буурахтал хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь буурчхад талаар судалгааны ажлууд өчтөр танилцуулагдсан буурах таамаглалтай тэр судалгааны ажлууд танилцуулагдсан байгаа учраас энэ бол одоо хэрв тэгж одоо стандартыг шинжилж найруулж гаргаж ирэх юм бол тэр төвшин дээр авах юм бол гадаад орчны агаарын чанарын стандарт чангарснаар авах арга хэмжээнүүд мөн дагаж одоо сайжирна гэж харж байгаа. Тэгэхээр шинээр нэмж зорилтоо сайжруулж дэвшүүлж байгаа гэсэн үг үү? Тийм өчтөрийн одоо мэдээлэлээр бол 3 дахь төвшин рүү бид нар оруулахаар ингэж зорж байгаа гэж хэлж илээ. Одоо бичлэг дээр бас бичээд байгаа гэж бодож байна. Тэгж хэлж илээ. Тэгэхээр энэ бол сайн тал гэж харж байгаа. Үүнээс гадна байгаль эрдэнэ ямбал дотор орчны агаарын чанарын стандартыг батлуулна гэж бас хэлсэн. Тэгэхээр энэ дотор орчны агаарын чанарын стандартыг батлуулснаар бид нар сургууль цэцэрлэг эмнэлгийн хяналтын мониторинг асуудлууд яригдана. Тэгэхээр сургууль цэцэрлэг дээр дотор орчны агаарын чанарыг сайжруулад ирэхэд тэр хүүхдүүдийн эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл одоо багасж ирж байгаа нэг хүчин зүйл болно л гэж ойлгоо. Сургууль цэцэрлэгийн дотор орчны асуудал бол манай Монголын одоо бас нэг том толгомцоо асуудал байна. Яагад гэвэл барилгын материал тийм ээ буудаг, тавилга, дрож, хэвс гэд мөн бидний цэвэрлэгээний бодисууд гэдэг энэ олон төрлийн бодисуудаас олон төрлийн зүйлээс одоо дотор орчны агаарын бохирдлыг үүсгэж байдаг. Одоо энэ дуу шингээгч гэхэд хаашаач хөдлөхгүй шүү дээ. Энд агаар сэлгэлт хийхгүй л бол тийм ээ эндэл байж байна. Тэгэхээр эндээс өдөр болгон ямар нэг одоо химэн бодистой ийм одоо хурц химэн бодистой байх юм бол эндээс өдөр болгон энэ ялгарч хуримтлагдана гэсэн үг. Тэгэхээр энэ агааржуулалтын систем сайн байж энэ сонгосон бодис материал маань эрүүл ахуйн шаардлага хангацсан тий ийм бэжээс доцор орчны агаарын чанарыг бид нар сайжруулна. Тэгээгүй хамгийн хямдхан дуу шингээгчийг авахад энэ дуу шингээгчд гэхэд хамгийн дөрөнд харг анигддаг хэмнэлийг ялгаруулах. Тэр дотор хавдар өсгөгч бодисууд уу формат гэд бензолууд байх магадлал өндөр болчтой. Тэгэхээр энийг судалдаг лаборатори одоо Монголд ганцхан байна. Одоо шинжлэх боломжтой лаборатори Монголд ганцхан байна. Тэгэхээр хилээр энэ одоо бодисуудыг энэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхэд хяналт тавьдаг энэ системийг сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо бидний судалгаагаар юу гарч ирж байгаа нь шатлалтын бос процессор буюу энгийн одоо температурт эдгээр бохирдуулагч одоо их усүрүүдээс ялгардаг. Тэгэнгүүтээ ялгарсан төвшингийг бид нэр хянаж үзэхэд бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө зөөгцгүй үзүүлэх төвшөнд илэрсэн. Энэ нь ингээд хавдрын эрсдэл үүсгэх төвшөнд байна. Ялангуяа бензол, формальдегидийн агуулмж хавдрын эрсдэл үүсгэх төвшөнд байна гэдэг бол тогтоосон байна. Тиймэрхүү бодисуудаар удаан хугацаанд орох юм бол тий. Ялангуяа ажлын орчин ч гэдэг юм уу, байнга очдог сургуулийн орчин ч юм уу тий. Тэгэхээр яг тэрийг бас тооцож үзэх шаардлагатай болж байна тий. Одоо ялангуяа эцэг эхчүүд энэ сургууль цэцэрлэгүүдийг одоо ингэдэг шүү дээ. Бодгоно хангасан сургууль цэцэрлэгт оруулаа гэж байгаа чинь өөрөө зөвхөн л хортой бодис руу хүүхдээ очиж өгчөж байгаа гэсэн үг байхгүй. Өдрийн 8 цаг тэр хүүхэд маань байж өглөө 7 өнгөрөөгөө тэнд очин тийм үү. Бид нар явсаар бол 7 өнгөрөөгөө бараг шахам авдаг тий. Ийм л процесс өдрийн баг 10-аад цагийг тэр хүүхдүүд яг тэр өрөөнд дотор л өнгөрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр процесс тогтмол өртнө гэсэн үг. Тэгэхээр энэ бага насны хүүхдэд ялангуяа тэрэнд өртгөөр одоо хавдрын эрсдэл бол тооцоологдож байгаа байхгүй. Тэгэхээр бид өнөөдөр яах ёстой вэ гэхээр ялангуяа эцэг эхчүүд энэ сургуулийн агааржуулалтын систем ажиллаж байна. Энэ сургууль тийм ээ эко будаг ашиглаж байна. За энэ сургууль тийм ээ дор хаяж тийм ээ хүүхдүүд сургууль цэцэрлэгт орохоос 30 хоногийн өмнө тийм ээ багадаа 30 хоногийн өмнө засвар үйлчилгээ дууссан. Тэгээ агаар сэлгэлтээ хийчихсэн, агаар дахь бохирдуулагчтай хэмжүүлсэн байна уу? За сонгосон будгууд нь, сонгосон барилгын материалууд нь, сонгосон дрож хэвсний экологийн эко шаардлага байна уу? Хангасан уу гэдэг энтэй энэ шаардлагыг хянах одоо шаардлагатай байна. Ийм учраас эрүүл мэндийн яам, за барилга хот байгуулалтын яам, за дээрэс нь
боловсролын яам нүүдэлчин жил хамтарсан тушаалыг гаргасан байгаа. Энэ тушаал дээр сургууль цэцэрлэгийн одоо засвар үйлчлэгийг бол тийм ээ эко бүтээгдэхүүн сонгож хийх нэг заалт оруулж өгсөн. Тендерийн тэр бүтээх материал дотроос бас энийг оруулж өгсөн байх гэж бодож чинь журмын өөрчилсөн. За хоёрдугаар болохоор энэ сургууль цэцэрлэг эхлэхээс 30 хоногийн өмнө энэ бүх үйл ажиллагаа дууссан байх хэрэгтэй гэдэг ийм хоёр зүйлийг хэлсэн. Тэгэхээр энэ мэдээлэл эцэг эхчүүд маань очиж сургуулийн багш удирдлагуудад маань очиж энийг бас хянчаарай гэж бас хүсмээр байна. Тэгэхээр энэ мэдээллийг авсан бол та одоо тухайн сургууль цэцэрлэгийн одоо үйл ажиллагаанд эцэг эхийн зүгээс бас хүүхдийнхээ дотроосны агарын чанарыг сайн байлгах үүднээс хяналтаа тавих боломж нэгдсэн байгаа л гэсэн үг. Одоо бол ерөөсөө сургуулийн дотоод орчны агарын чанарыг хэмжиж байгаа тийм стандарт бол ерөөсөө байхгүй тийм. Тэгээ түүнийг хяндаг стандарт огт байхгүй байхгүй юу? Бас хичнээн сургууль одоо яг чанарын магадгүй шаардлага хангасан тийм эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн тийм агаар жишүүлэлтийн системтэй байгаа гэдэг нь тэрэн дээр бас тоо судалгаа байхгүй гэсэн үг. Одоо яг нэгэн тоо судалгаа байхгүй бидний судалгаа бол 140 нийтдээ нэг тийм ээ 2 гэдэг чи юм бэ? 4 дүүргийн биш 6 дүүрэг одоо нийслэлийн 6 дүүргийн тийм ээ шинэ хуучин 2 сургуулиудыг аваад үүссэн. За дээрээс нь 44 цэцэрлэг авсан гэдэг ингээд оцхон бод 60 гарах нь л тийм ээ байгууллагыг төлөвлөл болгож авсан. Ийм асуудал байгаа. Тэгэхээр тэрний 80% нь агаар жүлтийн систем нь одоо шаардлага хангахгүй байгаа. Тэгэхээр бусад сургуулийнхаа агаар жүлтийн системийг үнэлэх ёстой гэдэг зүйлийг эндээс бид нар одоо харж байгаа гэсэн. Тэрэн дээр нь хувийн болон төрийн сургуулиуд хамрагдсан гэсэн үг тийм. Дан төрийн тийм шинэ хуучин гэдэг. Тэгэхээр бас хувийн сургуулиудаа давхар хамруулах шаардлага үүсэж байгаа гэсэн үг тийм. Зөвхөн нийслэлийн хувьд л авч үзэх гэж шүү дээ тий. Бид нар орон нутгийн энд хамруулдаг байгаа. Тэгэхээр одоо бодлогоор орон нутгийн бүх сургууль цэцэрлэгүүдийн агаржуулалтын систем хамгийн наацхлаад агаржуулалтын систем нь ажиллаж гин үү, ажиллахгүй байна уу? Тэр нь зураг төслийнхөө дагуу хийгдэж үү, хийдэг үү? За дараа нь барилгын орон сууцны барилга руу орох жишээ дээ. Ингэж явах юм бол бид нар дотор орчны агарын чанарыг сайжруулах. За ялангуяа одоо иргэд маань дотоод орчны агарын ялангуяа орон сууцнд асуух юм бол тийм ээ бид нар танаа агаржуулалтын систем тийм ээ юуныхаа дагуу зураг төслийн дагуу гүйцэтгэл зураг төслийнхөө дагуу болоод гүйцэтгэхдээ яг тухайн агаржуулалтын системийг хийсэн материал нь эрүүл мэндэд сөргөнлөөгүй юу гэдэг ийм юм хэмжээч үн төлдөг баймаар байгаа байхгүй юу? Уг нь бол таны энэ сонгосон обой будаг тийм ээ энэ пакет энэ эмүүлс нь миний эрүүл мэндэд сөргөн нөлөө үзүүлэхгүй төвшөнд байгаа тохиолдолд бид нар энэ барилгад нь үн төлж авъя гэдэг энэ шаардлагыг иргэд тавих боломж нь дахиад арга чанарын стандарт байх боломжтой. Хянах нөхцөлтэй гэсэн үг. Яг таныг одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилтгийн үед яг танаа байгууллага энэ чиглэлд юу цаашд явах цаана тэ ирэх жилүүдэд юу ямар хөө ажлуудыг төлөвлөж байгааг судалгааны хувьд магадгүй олон нийтэд харьцагтай олон нийт мэдээлэл дамжуулахын хувьд яг юу ямар хөө ажлуудыг төлөвлөж байгаа. За тэгэхээр бид нөгөө ковид цар тахлын үед яг агарын бохирдолтой холбоотой ялангуяа агаржуулалтын системтэй холбоотой хэд хэдэн тохиолдлууд дээр ажилласан. Үүнээс үүдээд бид нар дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн агаржуулалтын системийн нийгэмлэг гэж үгдэм билээ. Тэндээс гаргасан одоо гайд ном байгаа зөвлөмж намыг бол орчуулсан байгаа. Үүнийгээ бид нар бас түгээж мэдээллийг бол хүргэдэг байгаа. Цаашлаад бол бидний сонирхол бол тандалтын тогтолцоонд энэ одоо дотоод орчны агаржуулалтын системийн асуудал, агарын бохирдлын асуудлыг ч юм уу харуулах, ялангуяа эмнэлгийн байгууллагуудын агаржуулалтын систем нь яг одоо тий зориулалтаараа байна уу, түүнийг төлөвлөж үү гэдэг ийм зүйлүүдийг хийх шаардлагатай байгаа. Ингийн тулд агаар дотоод орчны агарын чанарын стандартыг зайлшгүй батлуулж ажиллах, тий мөрдүүлэх энэ ажил руугаа одоо салбарын мэргэжлийн хяналтынхан маань одоо ажиллах байх гэж бодож байгаа. Тэгэхээр бол хяналтыг тавьдаг газар бол манай салбарын мэргэжлийн хяналтынхан хэрэгжүүлэлтийг хийдэг газрууд нь бол тухайн салбар одоо тийм ээ сургууль цэцэрлэгийн асуудал байдаг учраас ингээд энэ арч стандарт батлагдчихвал цаашаа ажлууд бол нэлээд явагдах байхаа гэж бодож байгаа. Манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд бол иргэдэд мэдлэгжүүлэх, за тэр боловсролын байгууллагуудыг тийм ээ удирдлагуудын боловсролын байгууллагуудын одоо тал дээр мэдээллийг өгөх. Хоёрдугаарт одоо энэ барилгын компаниудад энэ мэдээллүүдийг зайлшгүй өгөх шаардлагатай. Зураг төслийг хийж байгаа хүмүүст тийм ээ одоо
одоо энэ мэдлэгийг энэ таны зурсан зураг эдэн хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой болно шүү. Таны гүйцэтгсэн энэ агаар зүйлтийн систем нь эдэн хүний эрүүл мэндийн асуудлыг шийдэх шүү гэдэг учраас энэ нөгөө барилга барьж байгаа компани энэ одоо тийм барилгын одоо зураг төсөл хийж байгаа хүмүүс юма хийхдээ цаана төвдөн хүн байгаа гэдгийг ойлгох чиглэл рүү одоо хамтын ажиллагаараа мэдээлэл сургалт. За мөн барилгыг хүлээж авч байгаа тийм ээ хүмүүс гэдэг ч юм уу тийм. Ингээд үе шаттайгаар эднэргээ сургалт хийх ёстой гэж үзэж байгаа. Мэдээж болох ёстой. Их судалгаа талаас бас миний нэг сонссон юм нь болохоор угаартай холбоотой нэг судалгаа 500 агаар шүүгч 500 айлыг сонгож яваад бас шүүгчгүй айлыг 500 айлыг сонгож яваад судална харьцуулна гэсэн ийм нэг ажил ирсэн. Энэ дээр ямар мэдээлэл байгаа тийм. За тэгэхээр манай анагаах шинжилгээ үндэсний их сургууль манай судалгааг одоо сүүлийн одоо жилүүдэд хийж байгаа. Энэ бол дагаж судлах когорт судалгаа. Энэ бол орон сууцтай айлуудад хийгдэж байгаа. За 500 тэгээ мөн жирэмсэн эхчүүдтэй тэгээ түүнийг дагаж судалж байгаа. За 500 одоо айлд нь болохоор агаар цэвэршүүлэгч хөрөмжийг тавиад за 500 айлд нь агаар цэвэршүүлэгч хөрөмж тавихгүй жирэмсэн эхчүүдээ яг хянаад тамиг татдаггүй тэр одоо жирэмсэн эхчүүдийг аваад ингээд дагаж судалсан судалгаа. За энэ судалгааны эхний үр дүн бол юу гэж гарсан бэ гэхээр тамиг татдаггүй дээрэс нь агаар цэвэршүүлэгчийг гэртээ хишгэлж байгаа тэр ээжүүдээс төрсэн тийм ээ хүүхдийн толгойн тойрог биеийн жингээ бол тийм ээ тэр нөгөө тамхи биш агааржуулалтын агаар цэвэршүүлэгч хөрөмж ашиглаагүй байгаа айлын хүүхдээс тийм ээ илүү гарч байна. Өөрөөр хэлбэл биеийн жин 0.8 грамаар одоо илүү байх тийм ээ толгойн тойрог нь бас илүү байх ийм бүхэл байна гэдгийг бол гаргаж байна. Өөрөөр хэлбэл агаар цэвэршүүлэгч хөрөмж бол одоо PM 2.5 тагсан зэрэг бууруулж байгаа учраас үр нөлөөтэй байна гэдэг ийм дах судалгаа явагдаж байгаа. Энэ угаарс гэдэг нэртэй судалгаа байгаа. Тэгэхээр илүү нарийн мэдээллүүд нь бол одоо судлаачдын манай ген их жаргал багш болоод за ундрама доктор за Баццэг гэдэг доктор яг энэ судалгаан дээр үндсэнд нь ажиллаж яваад докторийн зэрэгээ дахан бас энэ мэдээллүүд бол гарсан байгаа шүү. Тэгэхээр цахим хуудсан дээр эдгээр судлаачдын одоо нэрээр харах юм бол энэ судалгаанууд бол илүү нарийн гарч ирнэ. Хувь судлаачийн хувьд таныг уур амьсгалын өөрчлөлт ер нь эрүүл мэндийн салбарт яаж нөлөөлж байгаа. Тэр ер нь олон нийтийн нийгмийн эрүүл мэндэд ер нь яаж нөлөөлж байгаа талаар бас мэргэжсэн гэж сонсно. Яг энэ дээр Монголын хувьд ямар нөлөөллүүд ер нь ажиглагдсан бэ те? Одоо уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон нийтийн дунд те эсвэл тодорхой бүс нутагт ч юм уу те ямар хоо ер нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлтүүд ер нь ажиглагдсан бэ? Тийм тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол одоо маш олон жилийн дундаж том мэдээллээс үүдэж гарч ирж байгаа тэр үдэл одоо нөлөөлөөс гарч ирж байгаа үр дүнгуудыг л хэлж өгнө л да. Хамгийн багадаа гэхэд бид нар 10 жилээс дээш хугацаанд одоо уур амьсгал тухайн орон нутгийн уур амьсгал температур хэрхэн өөрчлөгдсөн тийм ээ тэр гарч байгаа одоо өөрчлөлт нь яг юунаас гарч байгаа уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь юу юм бэ гэдгийг бид нар харах хэрэгтэй юм байна. За агаарын талаас аваад үзэх юм бол манай Монголын цаг үеийн одоо Монголын дулаар бол уур амьсгалын өөрчлөлтөөс болж 2 градусаар нэмэгдсэн гэдэг энэ тоо бол байж идэг. Тэгэхээр энэ бол бид нар ямар нэг байдлаараа уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлдөг тэр хүлэмжийн хинүүдийг бууруулахгүй бол тийм ээ одоо агаарын бохирдол тэрэнд бол орж байгаа. Хүлэмжийн хинүүдийг бууруулахгүй бол манай Монголын уур амьсгалын өөрчлөлт дулааллын асуудал бол одоо эрчимтэй явагдаж байгаа шүү гэдгийг бас судлаачид хэлсэн. Тэндээс үүдэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юунууд гарч байгаа нөхөр гинтийн хит хүүтэрлүүд гарч ирж байна. Энэ бол экстрим үзүүлэлтүүд тийм ээ. Эсвэл гинтийн хит хүчтэй салхи шуургууд бий болдог. Эсвэл зуны улиралд хит халалтууд маш их хит халалтууд бий болно. Үүнтэй холбоотой өвчлөл юу болж байгаа нэхэр хит халалтаас үүдэлтэй холбоотой даалт ихсэлт цус харвалт тийм үү ийм өвчлүүд хит наршилтын асуудал үүсэж байгаа. За цаашлаад одоо нарны одоо туяатай холбоотой нарны харшлууд нарны халууны харшлууд үүсдэг ийм зүйлүүд бий болж ирж байгаа. Энэ бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зүйлүүд байж байгаа. За мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гинтийн атар бороо үер тийм үү ийм зүйл 100 цонхмын тоо нэмэгдэг
ган гачгийн тоо нэмэгдэх. Үүнтэй холбоотой юу болж байгаа юм гэхээр хүний сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд гарч ирдэг. Тийм ээ. Ган гачиг болоод бэхээр нөгөө манай монголчин нүүдэлчин соёлтой ард түмэн тийм ээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлдэг ард түмэн, газар тариалан бол бага шүү дээ тийм. Мал аж ахуй гэдэг ган гачигтай холбоотой малын тоо буурах тийм үү. Одоо өөхөх энэ тоо гараад ирэнгүүт үс мал гарахгүй болоод ирэнгүүт малчд болоод Монголын эдийн засаг өөрөө ингээд хямралд орж ирэх нөхцөл бүрдэж идэг. Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол ерөөсөн улс орны эдийн засаг хүн ам эрүүл мэндэд бол маш сасгүй холбоотой байдаг. За бидний судалгаагаар Монгол улсын сүүлийн 60-аас 70 жилийн хугацаанд агарын бохирдолтой холбоотой буюу болон энэ уур амьсгалын өөрчлөлтийг нөхцөлийг бүрдүүлж байгаа энэ одоо бохирдуулагчтай үүдэлтэй өвчлөл зүрх судасны өвчлийн тоо нэмэгдсэн байна. Зүрх судасны өвчлөл, амьсгалын замын өвчлийн тоо нэмэгдсэн. За үүнтэй холбоотой бас нэг зүйл нь юу гэхээр зоонозын өвчлийн тоо өөрчлөлт. Мал амьтны өвчин гэсэн үг тийм. Зоонозын буюу мал өвчлийн өвчлийн тоо. За гачигт энцефалит гэдэг юм уу те. Энэ өвчлийн тоо өөрчлөгдөж байна гэдэг юм судалгаа бол гарсан. Ялангуяа гачигт энцефалит нь буюу гачигт хацуулсны дараах энцефалитийн тахилт биш энцефалитийн бүтгэл сүүлийн жилүүдэд их нэмэгдсэн. Энэ өөрөө хачгийн нүүдэл болон хачгийн өвчлөлтэй холбоотой зүйл болж байна. Тэгэхээр энэ бол манай улсын хувьд бол анхаарах ёстой салбар. Энд эмнэлэг тасан цогцсон байх хэрэгтэй. Эмнэлэг ямар тасан цогцыг хийсэн бэ? Сургууль цэцэрлэг ямар тасан цогцыг бий болсон байх. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тийм ээ үер усны асуудал бий болоход сургууль хэр бэлэн байх хэрэгтэй юм бэ? Эмнэлэг хэр бэлэн байх хэрэгтэй юм бэ гэдэг зүйл яригдчих ирнэ гэсэн үг. За одоо ингээл үерийн уур амьсгалын өөрчлөлт болоо 100 боллоо, үер боллоо гэлдэг тий. Үерт манай Монголын ард иргэн бэлэн байна уу? Ялангуяа хоцорын газрууд бэлэн байна уу? Дандаа бэлэн бос байгаа тий. Хамгийн дөрөнд л газар сонголтоос холбоотойгоор л хамгийн дөрөнд нэг хор ол очиол дандаа үерт өртөөл тэнд байгаа иргэд эрүүл мэнд эдийн засаг гэрте орч чадсангүй цахилгаан байхгүй болсон машин живлээ гээл энэ болгоно нөгөө бэлэн бодол байхгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг ойлгохгүй байна. Тэгэхээр бид нар уур амьсгалын өөрчлөлтөнд бас оролцдоггүй гэдгийг хамгийн түрүү бодох хэрэгтэй байгаа байхгүй юу. За энэ хүлэмжийн ялгаруулдаг энэ одоо CO2, метан тийм үү бусад органик үнэрт ус төрөгчид нийтлүүдийг бид автомашинаас айлгаруулж байна. Шатлалтын процессоос айлгаруулж байна. За бид цахилгаанаа ямар ч одоо хяналтгүй ашиглаж байгаагаас үүдэлтэйгээр гарч байна. Жишээлбэл хүмүүс шууд одоо өдөржингөө утасныхаа цэмнэлэгчийг ядгүй залгаад орхичдаг. Энэ болгонд чинь нөгөө цахилгаан үйлдвэрлэл явагдаж байгаа. Тэгэхээр цахилгаан хаанаас Монголын хувьд яаж үйлдвэрлэж байна? Нүүрсээ шатааж үйлдвэрлэж. Нүүрс шатааж хахад хүлэмжийн хийнүүд бүгд ялгарч байна. Хүлэмжийн хийн ялгарлаа дулааны одоо уур амьсгалын өөрчлөлтөнд шууд нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа. Яг энэ утааны сэдвтэй холбоотой хүн болгоны өөрсдийн гэсэн туршлагатай байгаа тийм. Зарим нь өвдөж байгаа. Зарим нь эсвэл эдийн засгийн өөр нөхцөл байдалд амьдарч байгаа тийм. Гэхдээ нэг талаасаа ингээд харахад бидний одоо дундын туршлага гэх юм уу тийм. Дундын харж байгаа нэг зүйл нь ингээд хаанч авсан утаатай тийм. Тэгээд энэ бүр сүулдэ амьдралын нэг хэсэг болсон юм шиг тийм ойлголт үүсэж байгаа юм болов уу гэж хараад байна. Тэгэхээр яг эндээс одоо утаанаасаа яаж гарах вэ тийм. Утаанаасаа биеийн хувьд одоо сэтгэлгээний хувьд тийм яаж гарах вэ? Ер нь ямар хөө өөрчлөлтүүдийг ер нь анхаарах шаардлагатай вэ гэдэг энэ асуултанд анхаарах шаардлагатай болов уу гэж хараад байна. Тэгэхээр яг төрийн хувьд нийгмийн байгууллагуудын хувьд тийм хувь хүмүүсийн хувьд ер нь яаж энэ одоогийн нөхцөл байдлаасаа одоо өөрчлөөд яаж гарах вэ гэдэг дээр ер нь ямар хөө арга зүй хандлагаар ер нь хандах хэрэгтэй вэ? Хандах шаардлагатай вэ? Яг таны хэлдэг бас нэг талдаа зөвлөлтэй яг ингээд сүүлийн одоо 20-30 жилийн хугацаанд тийм агарын бохирдол Улаанбаатарчуудын хувьд бол үйл болохоор агарын бохирдол болдог гэх бараг автоматар ингээд ордог болсон. Тэнгүүд энэ дээрсээ бид нар яаж хамгаалах вэ гэдэг талаасаа ч одоо мо заримд нөхцөлд бодохгүй байд. Яагаад бодохгүй ингэж харахаар гарын бохирдол болчоод гадаа маш их утаатай байгаад хахад мэрэгжлийн хүмүүс нь та өөрийгөө өртөлтийг бууруулад маска зүгээч гэхээр одоо гудамжаар масктай хэдэн хүн явж байгаа вэ гэ тэ. Энийг тэгэхээр нөгөө таны хэлдэг нэг юм амьдралын байхал өстэй зүйл шиг бодоод байгаа нь өөрөө маш том эрсдэл маш том нийгмийн эрүүл тулгымцсан асуудал болж иж байгаа зүйл байгаа хгүй. Тэгэхээр дасан зогцож болохгүй. Бид дасан зогцож энэ агарын бохирдол гэдэгтээ дасан зогцож
хүлэн зөвшөөрч болохгүй болчихж байгаа юм л да. Яг тэгвэл эн чинь буцаад миний эрүүл мэндэд, миний эдийн засагт, миний амьдралын урт хугацааны чанарт нөлөөлж байгаа учраас бид энийг бууруулахад оролцох хэрэгтэй. Тэхийн тулд оролцоход нэгдүгээр улс төрийн шийдвэрийг бид нэр хүлэн зөвшөөрөд оролцсон тийм үү? Одоо юу гэдэг нь нүүрснээс нүүрс рүү цэвэр одоо юу гэдэг нь шахмал төрс рүү түүхийн нүүрснээс шахмал төрс рүү шилжгээд эргээд хүлэн зөвшөөрч оролцохдоо тодорхой эрсдлийг өөрчлөе. Тэгвэл одоо энэ эрсдлийг бууруулахад төр засагч маш анхааралтай оролцох хэрэгтэй. Хүмүүний мэдлэгжүүлэх, хүндээ шууд одоо тэр технологио сайжруулах тийм үү? Хүний мэдлэгжүүлэх энэ зүйлийг сайн хийх ёстой байх нь. Нөгөө талд иргэдэнд бэлэн байдлаа хангахын тулд бас мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Тийм ээ. Тэгэхээр хоёр талд маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Мэдээллээр бие биенээ хангадаг байх хэрэгтэй байна. Тийм үү? Энэ иргэдийг ч гэсэн тийм ээ та аюулгүй байдлаа хангахын тулд ийм зүйлийг мэддэг байх хэрэгтэй шүүгээд тасралтгүй одоо мэдээлэлээ хангаж яхад бол энд бид нар ч гэсэн энэ аюулыг бууруулахын тулд туршилтаа маш сайн хийх ёстой гэдэг тийм. Энийгээ дотор орчинд хэрэглэгч нь хинбэ гэдгээ сайн мэдээд хүн хэрэглэх учраас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ийм ёстой шүү гэдэг ийм хүн төвтэй боловсруулалт, хүн төвтэй туршилт, хүн төвтэй одоо шийдлүүдийг гаргадаг ийм зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхээр нэгдүгээр, хоёрдугаарт бол иргэн бүргэн одоо үндсэн хуулиараа олгосон энэ эрхээ эдлэхийн тулд энэ агарын бохирдлыг бууруулах шаардлагыг эрүүл аюулгүй орчинд эрүүл аюулгүй орчинд амьдрах шаардлагыг бас төрдөөс төр өөр өөрсөндөө ч төр тавьдаг байх хэрэгтэй байна. Одоо хажууд татаа хамгийн наад захлал бид нар агарын бохирдлолтод яаж өртөж гэнэ вэ? Урд явж байгаа хүн тамхи татаа явахад ард тавьж байгаа хүн өртөж байгаа байхгүй юу? Гэтэл бид нар тэр урд байгаа хүнээс та намайг тамхины утаанд өртүүлээд байна. Та болооч гэж хэлдэг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ эрхээ эдлэхийн тулд нэгэндээ шаардлага тавьдаг. За та битий гудамжинд очиж хог хаяад байгаа чи. Эсвэл та битий энэ дугуй шатаагаад байгаа чи. Энд чинь миний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд байна гэдэг ийм шаардлагыг тавих. Эсвэл одоо юу гэдгийг тийм ээ эргэн тойронд нь одоо агарын бохирлыг бууруулах сайжруулсан бүс нутагт нь уг нь бол тэнд гал төлөхгүй байх хэрэгтэй. Гэтэл тэр сайжруулсан бүс нутагт байгаа аль нэг хүн юм уу эсвэл аж ахуйн нэгж гал төлж байгаа бол энийг зогсооход оролцдог. Ийм байх заашгүй шаардлагатай байгаа байхгүй юу? За тэгээд түрүү хэлсэн бид нөгөө дулаалга хийдэг байх хэрэгтэй байна. Эдийн засгаа сайжруулах тал дээр нь сонголтоо зөв хийж сурах хэрэгтэй байна. Энийний тулд нөгөө төрийн байгууллагууд нь мэдээллүүдийн эрх зүйн орчныг сайн өгдөг, мэдлэгжүүлдэг байх хэрэгтэй байна гэдэг юм үү те. Ингэж л бид нар дараагийнхаа шат руу орно. Тэгэхгүйгээр бид нар ингээд хүлэн зөвшөөрөд өвөө агарын бохирдол буурахгүй гинэ. Тэгвэл тэгээд одоо бид нар яах вэ? Энд дээр толгойс ингэж хүлэн зөвшөөрч болохгүй зүйл юм л да. Ялангуяа хувь иргэн хүнийхээ хувьд бол би хувьтай төвл иргэн хүнийхээ талаас ярихдаа энэ зүйлүүдийг хүлэн зөвшөөрөх боломжгүй. Яг бол бидний ирээдүйн бас хүүхэд тийм ээ. Залуучуудын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Монгол улсын эдийн засгаараа хүн амаараа тэлэх ёстой тийм үү? Тэгэхээр энэ тэлэх зүйл дээр юу эрсдэл өчрүүлээд байна? Тэгэхээр агарын бохирдол тодорхой хувьд нь эрсдэл өчрүүлээд байгаа байхгүй. За манай судлаачдын гаргасан судалгаар өвлийн улиралд хүн бага насны хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөлийн 54% нь тийм ээ гадаа температурын хүйтэн энэ агарын бохирдуулагчдын хоёр хавсарсан нөлөөллүүд бол 54%-аар нөлөөлж байна гэж судалгаа гаргацсан. Нийслэлийн хүн амын нас уралтын 9% нь агарын бохирдол нөлөөлж байна гэж судалгаа гаргацсан. За зүрх судасны өвчлөл, амьсгалын замын өвчлөлийн хавсарсан нөлөөллийн нас уралт нь 28% нь агарын бохирдол нөлөөлж байна гэд ингээ гаргачаад байхад бид энэ тоог ашиглаад эрүүл аюулгүй амьдрах орчинд амьдрах эрхээ нэхэх тийм ээ шаардлагатай. Бид өөрсдөө бас мэдэх хэрэгтэй гэсэн үг. Ер нь зөв хүүхний зүгээс судлаачийн зүгээс та ер нь одоо яг утаатай холбоотой тийм агарын орчны бохирдолтой холбоотой асуудал ер нь өөдрөг байна уу? Ер нь утааг нь хизээ борох вэ? Тийм энэ дэр ер нь ямар хөө одоо харуулцтай байгаа вэ? Одоо ингээд яг энэ цахим ертөнцийн дээр ингээд хараад тахад бол тийм ээ сэтгэл готролд ормоор байгаа байхгүй юу? За ингээд яг бичиг баримтуудыг судлаад ингээд яг судлаачийн зүгээс ингээд тий шийдлүүдийг гаргахыг бол манай улс төрийн хэрв одоо түшээ солих одоо өчтөрийн мэдээлэл шигтэй стандартаач бид нар чангалнаа. Стандарт чангалахад дагаад төс өөрчлөхөөс өөр аргагүй юм нөхцөл үүсэх учраас стандартаа чангалнаа. 3 руу бид нар оруулахыг гэдэг ингээд харах юм бол ирээдүй сайхан харагдах
ядах ч юм уу тий гэж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр шинжлэх ухаандаа үндэслэн судлаачдынхаа үр дүнд үндэслэн энэ шийдлүүдийг дандаа хүн төвтэйгээр гаргаад ирэх юм бол хүн төвтэй хүний эрхийг хамгаалсан гаргаад ирэх юм бол өдрөг харах бүрэн боломжтой. Тэ? Бид нар яагаад гэвэл зөвхөн Улаанбаатар хотын зүйлийг ярихаас илүү бүх одоо орон нутгууд руугаа ингээд энэ зүйлсээ оруулаад авах боломжтой. Бүх бодлогуудад оруулаад авах боломжтой. Бага. Тэгэхээр ингээд юу гэдэг ийм бодлогыг зөв гаргахад бол иргэд бол дэмжих бэлэн байгаа даа байхгүй юу? Тий, иргэд бол дэмжих бололцоотой байгаа. Бодлогоо зөв гаргаад чиглэлээ зөв явах юм бол. Тэгээ тэрийгээ тогтвортой. Манай улсад чинь тогтвортой байдал гэдэг айгүй хэцүү зүйл биш тий. За баярлалаа. Энэ удаагийн манай подкастт оролцсонд баярлалаа. Тэгээд үзэгчд маань, сонсогчд маань яг нутааны асуултын, орчны бохирдлын асуудлын талаар илүү анхаарч цааш судлах тийм өөрийн мэдээлэлтэй байх. Тэгээд дээрэс нь одоо холбогдох албаны болон тийм яг энэ асуудлыг хариуцах ёстой байгууллагуудаас нь хариуцлага нэгэх яг энэ чиглэлд юу н анхаарах болов уу гэж найдаж байна. Тэгээд манай дугаарт оролцсон. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас энэ иргэдийгээ мэдлэгжүүлэх тал дээр ч юм уу те мэдээлэлээ хуваалцах тал дээр бас хамтарч ажилласан та бүхэнд баярлалаа. Та бүхэн бас хэрэгтэй мэдээлэл олж авсан гэдэгт бол итгэж जैन. Тэгээд дараагийн подкастууд ч гэсэн дараагийн мэдээллүүд ч гэсэн энэ мэдээллүүд хүнд хэрэгтэй байгаад хэрэгцээтэй байгаад хүрч чадчих юм бол одоо миний өнөөдрийн та бүхэнд өгсөн мэдээлэл нь те байх юм бол одоо миний зүгээс бол баяртай байх болно. Бидний зүгээс тэгээд судлаачид гэдэг бол ямар нэг нотлохоо гаргаж ирэхийг хичээдэг. Аль талд нь одоо бид нар хаана алдаад байна гэдгийг гаргахыг хичээдэг учраас энэ одоо зөвлөл дээр хамтарч ажиллаж байгаа бол баяртай байна. За баярлалаа. Баярлалаа. Post fact.